Yeah, I'm about to fade away. Cause every time I wake up I feel like it's Monday. Something's going wrong with all the chemicals up in my brain. All of a sudden I don't look at anything the same way. Gotta build up of my thoughts sitting in an ashtray. I'm sorry that I'm so inconvenient. Айсландд дахин ирлээ. 6 сар гарсан. Зуны Айсландд ирсэн явж байна. Гейсер гэдэг нэг оргилдог халуун хэсэг дээр ирсэн байна. Хүмүүс бол оргилохын хүлээж байна. Нэг хэсэг байж байгаа нэг ингэж оргилдог. Оргилохын хүмүүс хүлээж байна. Айсландд ирсэн байна. Гейсер гэдэг нөгөө юм халуун оргилдог аршааны энд ирсэн байна. За Айсландд бол сайн машинтай байхгүй бол болохгүй. Тэгээд би ийм машин түрээсэлсэн. Давгүй би бол айгүй сэтгэл хангалуун байгаа. Тэгээд хөөхөн над бол таарсан машин. Ийм бензин бага ичгээр ийм машин түрээсэлсэн байгаа. Хөөхөн шүү. За Айсландд явсаар байна. Айсландд ийм Монгол гэр жуулчны бааз байна. Натурал юустай акцэн. Тэгээ энэ тонох санаатай асууж лавлах гээд ирж байна. Ресепшн бол алга. Тэгтээ нэг хүн явж байгаа харагдаж байна. Тэндээс нь очиж асууя. Яг л Монгол хөрөөд байна да. Ерөөсөө хээ угалз юм хүм хүртэл хаалган дээрээ үлзий хээтэй энэ. Байгалийн хувьд ч гэсэн ер нь яг л Монгол шиг байгаад. За тэг өнөөдөр энэ тонох нэг юу харъя. Үнтэй нь уулзаад үзье. Айсландд ийм Монгол гэрүүдээр жуулчны бааз барьчихсан байна. За энэ өглөөний цай уудаг хэсэг нэгнэ. Ийм хөөрхөн газар байна. Гэт нийт 12 гэр барьсан байна шүү. Байгалийн хувьд бол яг л Монголд байгаа юм шиг тийм мэдрэмж авахар байна. Ингээ эргэн тойрондоо ингээ Монгол адуу энэ байгаа юм шиг мэдрэмж төрж шууд. Тэгээ энэ хаалганы үлзий хэмээн хүртэл ер нь яг л Монгол шиг байна шүү. Яг л Монгол шиг харагдаад байна да. Байгалийн хувьд ч гэсэн ер нь яг Монгол гэж барыг мэдрэгдэхээр байна шүү. Айсландын өглөө. Өнөөдөр 6 сарын 2. Тэгээд ийм бөмбөр ийм гэр шиг ийм одоо туйлын туяа хардаг ийм байшингуудч байна. Зүгээр энгийн ийм одоо ийм байшингуудч байна. Тэгээд янз бүрийн хувилбар сонголтууд бол зөндөө байна. 6 сар гарсан байхад цаг агаар ерөнхийдөө иймэрхүү байна. Нэлээд сэрүүхэн. Ер нь ч тэгээд сэрүүхэн салхитай. Өрмөц орно л доо. Ямар ч гэсэн өнөөдөр бас ингэсэн салхитай сайхан л өглөө эхэлж байна. Тэр тэнд хог хийсэж байна. Салхи ихтэй. Айсланд адон сүрэгтэй таарлаа. Замын хажууд. Сарим хөөрхөн унгалцсан энэ төр байна. За Скокофос сүрэгхэн дээр анх удаа 100 ирж байна. Урд нь дандаа өөл ирж исэн. Тэгээд 100 ирсэн бас гоё байна. 6 сар гарсан ч гэсэн бас дулаараагүй л байна да. Тэгээ зураг аваад бичлэгээ хийгээд явж байна. Өвөл ирэхэд бас далайн шуурхтай ёо амар өсөн шүү. За барыг 9 минут харихнуул хэмээр юм болж ирсэн. Одоо бол гэсэн чи харин дажгүй шүү. Яа энд чинь нөгөө алдарт Game of Thrones киноны бас зураг мургийн хэсгийг авчихсан газар шүү дээ.
Өнөөдөр харцсангуй сайхан тогтсон байна. За энэ хэсгийг санаж байвал энэ хэсэг чинь нөгөө Game of Thrones нөгөө луугийн шилний агуу хэсгийг чи энэ хавьд нэг зургийг аваад Jon Snow ч нөгөө нэг эндээс нэг түр гарч ирж мэрдэг ч үлээ дээ. Тэр хэсэг нь энэ хав байдаг шиг санагдаж байна. Одоо дахиж үзэхгүй бол бас мартсан байна. Яг энэ хэсэг л байдаг санагдаад байна. Game of Thrones дуртай хүмүүс байвал бараг санаж байгаа баха. Үзсэн хүмүүс байна. За өнөөдөр бол их сайхан тогтсон өдөр байна. Шуурхтай үедээс бас ширүүн шүү. Ийм сайхан тогтсон. Манай 6 сарын ихээр өнөөдөр сайхан цаг агаад таарлаа. За Blue Lagoon дотор орж ирсэн байна. Маск өгч чинь хэрэглээд үзээрэй гинэ. За тэгээд орой очиод түрхэж үзье да. Гоё болоо да. Айсландын онгоцны буудлын дээр байна. Онгоц нислэг хойшилсан. Бас 6 сар сансныг бодоход нэлээд хүүтэн байлаа. Одоо тэгээ ямар ч байсан буцаад төв Европ руу явах гэж байна. Ер нь бас нэлээд таарлаа шүү бас. Хүүтэн байна. Тэгээ ямар ч байсан хойшилсан нислэг маань явагдахаар боллоо. Онгоцондоо суух гэж байна. Ямар гоё дулаах юм бэ? 6 сар чи ийм байдаг үлээ ёо. Тэт хоног өстой амар таарлаа шүү. Хоолоо маань бас сонирн болж шүү.